За сайн байцгаана уу. Өнөөдөр WWC-г хаахаа цэглэмээс оруулж ирж худалдаалж буй iPad-ыг бид нар одоо unboxing видеог та бүхэнд хүргэж өгч байна. Тэгэхээр одоо энэ iPad нь болохоор Америкаас ирсэн 16 GB-ийн iPad байгаа. Гаднах одоо хайрцагны өнгө үзэмжгүй бол одоо ингээд урдаа iPad-ных нь ингээд ерөнхий зурагтай. Энэ бол хэлбэр хэмжээнийх нь бол яг iPad-тай ижил төстэй хэлбэр хэмжээтэй. Энд чинь Apple-ийн логотой iPad гэсэн бичгтэй, доороо Apple-ийн логотой iPad гэсэн бичгтэй. Хайрцагны хойдлгүй л одоо хайрцагын дотор юу байгаа талаар мэдээллүүд болон дээр нь одоо хуулийн шаардлагаар заавал оруулах ёстой хуулийн хэллэгүүд байгаа. Тэгээ мөн одоо энэ чинь болохоор сериал одоо Designed by Apple in California буюу одоо Калифорнид Apple компаниар дизайн нь гаргасан. Угсралт нь бол хятад хийгдсэн. Тэгэхээр одоо үед бол бүх юм ер нь бол хятад үйлдвэрлэгдэж угсрагддаг болсон байгаа. Гэхдээ энэ iPad-ийн хувьд гүйл энэ iPad нь яг Америкт борлуулж байгаа. Америкээс орж ирсэн iPad байгаамаа. За тэгээд одоо та бүхэн харж байгаа. Энэ бол цоо шинээрээ гадуураа болохоор юм гялгар уутан бүрхүүлтэй байгаа. Тэгээд энийг хэдүүлээ задлаа. Энийг задлахад бас нэлээд юм болж задлах учраас ер нь бол нэг юм хумаар зүсэж энэ уутыг тайлсан дээр юм шиг байна. За тэгэхээр одоо ингээд хайрцагнаас нь уутнаас нь бид нар гаргаад ирлээ. Хайрцаг нь одоо нээж үзье. За хайрцаг нээгээд хайрцагнууд их хамгийн эхэлж мэдээж шууд iPad нь iPad-ыг та бүхэн харж байгаа бох. iPad нь бас дээрээ хоёр талдаа одоо уутаар бүрхсэн хамгаалттай. Хойно iPad гэсэн бичгтэй 16 GB. Энд чинь коноптойгоо. Тэгээд ерөнхийдөө илүү дутуу юу ч байхгүй ийм одоо хайрцаг савлгаатай байна. За өөр хайрцагт юу байна вэ гэвэл Apple-ийн танилцуулах ном байна. Одоо iPad гэдэг ийм одоо дэлхийг донслож байгаа төхөөрөмжөнд Apple компаниас зориулж ирж байгаа ном нь гэвэл ердөө л энэ ном нь юу вэ гэвэл одоо iPad-ийн ном. Тэгээд энэ ихний хуудсан дээр конопнууд хаана байгааг зааж өгсөн тийм одоо хэсэг байна. Тэгээд iPad-н дээр байгаа хэдхэн конопыг нь хаана байрлаж байгааг энэ хуудсан дээр бол зааж өгсөн байна. Тэгээ хойно бол ерөнхийдөө бас тэгээд одоо анх асаахтаа яаж асаах вэ гэх мэт тиймэрхүү мэдээлэлүүд байна. Тэгээд энэнийг асаахын тулд заавал компьютертэй холбож иж iTunes-тэй холбож иж ихний удаа заавал асаах ёстой тийм төхөөрөмж байна. Тэгээд анх асаасныхаа дараа бол өөрөө шууд конопын дараа асааж болох юм. За энэ юу вэ гэвэл за энэ дандаа нөгөө хуулийн хэллэгүүд байх шиг байна. Нөгөө цаадлаар шаардлагаараа одоо энийг хэрэглэснээр ямар нэгэн биеийн хорт хөнөөлтөд нөлөө байхгүй одоо тэгээд хидэх одоо энэ бол зөндөө бол радио дэлгэн ашигладаг тэр зүйлүүд нь бол эрүүл мэндэд ямар нэгэн хор асуудал байхгүй гих мэт хуулийн хэллэгүүдийг оруулсан байна. Тэгээд одоо Европын бүх хуулиудаа нийцсэн, Америкийн хуулиудаа нийцсэн, Канадын хуулиудаа нийцсэн гих мэт хуулийн хэллэгүүд байна. Тэгээ мөн бодвол миний бодлоор энэ мэдээж нөгөө энэ ч нөгөө аюулгүй одоо ашиглахын зааврууд бол байгаа бах. Нарны гэрэл тавьж болохгүй, чиглэг орчинд байлгаж болохгүй гих мэт тиймэрхүү зүйлүүд бол бүгд энэ дотор байгаа. За тэгээ мэдээж Apple компани бараа болгон дээр Apple компани стикер ирдэг. Тэгэхээр одоо Apple-ийн барааг ашиглаж байгаа гэдгийг хүмүүс гайхуулахын тулд энэ гацсан алимныхаа одоо хоёр стикерийг яаж нэг биш хоёр стикер өгч байгаа. Тэгэхээр энийг бол хоёр газар авчиж наах хэрэгтэй юм шиг байна. За өөр юу вэ гэвэл мэдээж залгах кабель Apple-ийн одоо өөрсдийнх нь гаргасан кабель байгаа. USB кабель компьютертойгоо холбоно, мөн цэнэглэгчтэйгээ холбохдоо энийг ашиглана. Ерөнхийдөө бол яг л iPod ч гэсэн үг л дээ. Тэгээ дээрэс нь мэдээж арзайтглуу залгадаг адаптер. Энэ адаптер нь болохоор Америкийн одоо хоёр хошууд сэрэ шиг тийм юу байгаа. Энийг Монголын руу нөгөө шилжүүлдэг цагаан хошуу залгаж иж Монголын арзайтглуу шилжүүлэх хэрэгтэй байгаа. Тэгээд мөн энэний талаар мэдээлэлгүй л iPad-ыг цэнэглэхдээ адаптерт нь залгаж цэнэглэсэн, компьютер руу залгаж USB-гээр цэнэглэснээс 2 дахин хурдан цэнэглэлт юм байлаа. За өөр хайрцагт юу байна гэвэл одоо ингээд та бүхний харж байгаа бох те энийг бол ингээд цааш нь цавуудад яатсан байна. Тэгэхээр энэний цаана бол одоо юм байхгүй гэсэн үг. Хайрцагт нь бол ерөөсөө болоо. Гаднах дизайн бол ингээд болоо. Номны хувьд гэвэл 3хан хуудас. Тэгээ дээр нь илүү дутуу ямар ч мэдээлэл байхгүй. Маш энгийн бөгөөд авсаархан тим дизайнтай юм байна. Тэгээд iPad-а та бүхэн өөрсдөө харж байгаа. Ийм юу та. Одоо гаднах хуулгыг хэдүүлээ хуулж үзье. Энэ доороосоо ингэж тасах хуулгатай байна. Хойдлын хэсгийг нь одоо энэ болохоор ингээд ерөнхийдөө тойруулаад ороодсон юм байна л да юм уутаар. За тэгээд iPad ингээд шинээрээ задлагдлаа. Ямар ч зураас байхгүй энэ iPad-д одоо хүрж байгаа хамгийн анхны хураг нь одоо бол миний хураг юм шиг байна. Тэгээд та бүхэн iPad худалдаж авахыг хүсвэл WWC-г хаахаа цэглэмээс
манай сайт руу орж үзээд тэгээ манайхтай холбоо бариад манайхаа судлаж авч болох юм шүү. Тэгээд үүний дараагаар бид нар энийг дараа нь ашиглаж байгаа дэлгэрэнгүй аппликейшн эднэр татаад хэрэгжилж байгаа дэлгэрэнгүй одоо яг ашиглах бичлэгийг ревюг бас хүргэх болно. Тэгэхээр та бүхэн бас тэрийг дараа нь тухлан сууж таалан сойрох нь. За баярлалаа.